Сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээр бид өдөр тутмын хийж хэвшсэн үйлдэлүүдэд англиар хэрхэн зөв тайлбарлахыг сурах болно. Хичээлээ эхэлцгээе. Хамгийн эхний үйлдэлүүд бол сэрэх болон орноосоо босох юм. Wake up гэдэг нь зөвхөн нүдээ нээж сэрхийг хэлнэ. Харин get up гэвэл орноосоо бүр мөсөн босхийг хэлдэг. Жишээ нь wake up at 7. Би 7 цагт сэрдэг. Get up at 7:15 am. Би 7 цаг 15 минутад босдог. Босныхоо дараа бид ихэвчлэн ариун цэвэр сахидаг. Wash my face. Би нүрээ угаадаг. I brush my teeth. Би шүдээ угаадаг. Get dressed. Би хувцасладаг. Эдгээр нь өглөө бүр хийгдэг үндсэн үйлдэлүүд юм. Дараа нь бид өглөөний цайгаа уугаад гэрээсээ гардаг. I have breakfast. Би өглөөний цайгаа уудаг. Eat гэж хэлж болох ч. Have гэдэг үгийг илүү түгээмэл ашигладаг. I go to work. Би ажилдаа явдаг. I go to school. Би сургуультай явдаг. Хэрэв автобусаар явдаг бол I take the bus. Би автобусанд суудаг гэж хэлнэ. Өдрийн цагаар хийдэг ажлууд. I start work then. Би 9 цагт ажиллаа эхэлдэг. I start classes. Гэвэл хичээлээ эхэлдэг гэсэн үг. Харин өдрийн хоол идэхийг I have lunch at 1 p.m. Би 1 цагт өдрийн хоолоо иддэг гэж хэлнэ. Оройн цагаар хийдэг зүйлс. 6 p.m. Би 6 цагт ажиллаа дуусгадаг. I go home. Би гэр рүүгээ харьдаг. Гэртээ очоод I cook dinner. Би оройн хоол хийдэг. Гэх мэтээр тайлбарлаж болно. Оройн хоолны дараах амралт. Watch TV. Би зурагт үздэг. I read a book. Би ном уншдаг. Эсвэл I spend time with my family. Би гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг. гэж хэлж болох юм. Та оройг хэрхэн өнгөрөөдөг вэ? Өдрийн хамгийн сүүлчийн үйлдэл. I go to bed at 11 p.m. Би 11 цагт орондоо ордог. Sleep. Би унтдаг. Өнөөдрийн сурсан хэлгүүдэд ашиглан өөрийнхөө өдөр тутмын амьдралыг англиар ярьж дасгал хийгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.